Үйлчлэлийн бэлтгэл ажлын талаар ярьж байна. Ерөн зүгээр ингээд ажаад байхад бол сүүлийн үед бид нар дандаа үйл болсон хойно үйлчлэлийн бэлтгэл гээл нэг айхтар сүрдүүлэнтэй ярьдаг л да. Үйлчлэлийн бэлтгэл ажил гэдэг дээр зүгээр би нэг л юмыг ойлгоод байгаа юм. Ер нь онцгой нөхцөл байдалд яаж ажиллах юм бэ гэдэг имийг л засгийн газар ярих хэрэгтэй. Түүнээс шинэ үйлчлэлийн бэлтгэл ажил гэдэг юм бол өнөөдөр ингээд дэвэн дэлхийн юм тоочоод яриад байх асуудал биш. Ягаад гэвэл энэ бол өвөл манад болдог гэдгийг бид нар өгдөрөө мэддэг учраас энэ бэлтгэл бол үргэлжийн хангагдсан байх хэрэгтэй. Ийм л асуудал. Тийм болохоор засгийн газар энэ дээр одоо онцгой анхаарах хэрэгтэй. Сая ингээдвчин дарга хэллээ. Түрүүн тэр ганц сухаас хэлж явах шиг байна лээ. Үнэхээр одоо ерөөсөө бид нар нэг ийм юм дээр анхаарахгүй бол онцгой нөхцөл байдалд яаж ажиллах юм бэ? Чухам одоо хүндэрч гисэн үед хаана тэр одоо отрыг гаргах юм? Хаана хадлан тижээлийн талбай байх юм? Ямар малчид аль аймгийн нутгийн хүмүүсүүдийг хаана хадлан тижээл хадуулах юм? Тэр малчдыг чинь бас нэг жоохон нэг хариуцлагатай болох тал дээр бид нар анхаарч ажилламаар байгаа шүү дээ. Тэгэхгүй тэгэл саяны хэлдгээр зовсонгаа намаржангаа наригчаал эцэст нь өвөл хүндрэхээр төр засаг харах хэвээр мал төрийн хамгаалтанд байгаа бид нар одоо татвар төрөөс ингээл бүх юм төлдөггүй ингээ яваад байдаг гэж болохгүй. Энүүнийг бас нэг анхаарах хэрэгтэй байна. Ер нь ингэхээр өвлөлтийн бэлтгэхээр эрчим хүчний асуудал яригддаг. Одоо эрчим хүчний асуудал бол харьцангуй бага яригддаг болчиход байгаа шүү дээ. Анзаарчгаа бол нүүрс нь бэлэн, сэлбэг хэрэгсэл бүх юм нь бэлэн. Төв орон нутгийн өвлөлтийн бэлтгэл ажил бол ерөөсөө хувь хүмүүсийн дулааны алдагдлаа яаж бууруулах уу гэдэг дээр л анхаарлаа хандуулж байгаа болохоос биш өөр юм байхгүй. Өвлөлтийн бэлтгэл гэхээр ерөөсөө юу ярьж гэн зөвхөн мал аж ахуйтай холбоотой юм аа бид нар яриад байгаа. Тэгэхээр би энэ дээр ямар санал хэлэх гээд байна вэ гэхээр малчтаа хариуцлагажуулаа. Одоо малчтыг хариуцлагажуул. Бид нар одоо нийгмийн даатгал, маатгал бүхэл юмын төр хариуцаад, бүхэл юмын төр хариуцаад байдаг. Гэтэл өнөөдөр бид нар нэг юмыг бодох хэрэгтэй. Зүгээр малчид одоо сонсчихвол энийг бас бод. Эдийн засгийн хямраад хүнд байна гэдэг үеж явах үед мянган хонтой хүн дотор байрныхаа хүүхдэд нэг хоньны мах сургуультай өгдөггүй юу гэдгийг бас бодох хэрэгтэй байхгүй юу? Түр ингээд өөрсдийнх нь төлөө анхаарал байхад бас энэ хүмүүсүүд чинь хариуцлага өрөөд бас бид нар энэ төрд нэг ядарсан цагт нь бас энэ сургууль соёл орон нутгата туслахыг дэмжиж гэдэг имийг хэлж ярьдаг байх ёстой. Тийм учраас засгийн газар бол цаашдаа өвлөлтийн бэлтгэл гэдэг имийг ингэж өргөн хүрээн дээрх биш. Ерөөсөө намартаа бол хүндэрсэн нөхцөл бид нар онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд ингэж альна гэдэг схем билэн тэр схемээрээ л бүх юма ажиллаа явуулдаг. Тэр схемээ их хурлыг танилцуулчих ёстой. Ингээл энэс хойш өөр асуудал бол байхгүй ингээд яваад байх бүрэн боломжтой гэж одоо би үл энийг үзэж байгаамаа. Тийм учраас ер нь хаана залхууг биш ажиллаж байгаа хүмүүсүүдээ өнөөдөр бид нар одоо хохирох тал руу яваад шүү дээ. Залхуу хүндэн дэмжлэг үзүүлдэг. Яг ажил хийгээд мал энтрээ бүрэн дүрэн аваад гарах гэдэг улсууд нь бол төрөөс дэмжлэг авч чаддгүй ийм тогтолцоо руу яваад шүү дээ. Энэ буруу тогтолцоо. Бид нар бол харин одоо ажиллаж байгаа хүмүүсүүдээ юм хий бүтээ гэж байгаа хүмүүсүүдээ дэмжижээж хөл дээрээ босч ирэх талын имийг л анхаарах ёстой гэсэн би ийм зарчмын санал хэлэх гэсэн юм да. За би